За би энэ бас энэ Монгол Улсын парламентын бүлгийн дарга бөгөөд парламент хоорондын комиссийн дарга бөгөөд бас тодорхой мэдээллийг хэлэх нь зүйтэй. Ягаад гэвэл энэ одоо асуудал монголчуудын хувьд бол чухал асуудал болдог. За тэгэхээр энгийн 92 энгийн дизель түвшийг бол Монгол зориулж $200 орчмын хямдаар ангаарск үйлдвэрт монголчуудын өсөлтөөр л үйлдвэрлэдэг. Тэр нэг бол одоо дээдлэн 60,000 тонн энгийн жишээ нь одоо 92 бензин гарах боломжтой. Тэгээ ер нь бол энэ асуудлууд яагаад ингээд 11 сард асуудал үүсдэггүй гэхээр 10 сард ангаарскын үйлдвэр өвлийн түвш үйлдвэрлэхийн тулд төр зогсолт хийдэг. Тэгээ засвар энтрэг хийдэг. Тэгээ 1 сар зогсдог. Тэгээ энэ хооронд нөгөө 11 сарын одоо хангамж хүндэрдэг ийм л зүйл болоод идэг. Тэгээ энэ 11 сарынхаа хангамжийг та нар хавар одоо яг тэр өвлийн түвшээ зогсоогоод зуны түвш одоо хийх үед одоо та нар нөөцлөд авчаач л гэдэг ийм зүйлийг орсууд ярьдаг байхгүй. Гэтэл манай хангамжийн асуудал нөө савны асуудал юу вэ? Тэгээ би та нар савыг хэлээд өгье. Монгол 480,000 тонн одоо нөөцийн савтай. Тэрний 27% буюу 130,000 27% нь буюу 130,000 тонн хуурам шатхуунчин хадгалагдаад хэдэн жил хэрэглэгдэхгүй компаниудыг одоо ингээл саваа ашиглах боломжгүй. Тэгээд дээрэс нь хамгийн стратегийн тэр одоо зангилаа төмөр замын газрууд дээр ингээд бүгд тэр хадгалсан байж хөдөлдөг. Тэгээд ер нь бол одоо энэ 480,000 тонноос 30% нь буюу одоо нэг 150,000 тонныг л 28 хоног хадгалах ийм боломж л манай Монгол улсад байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо энийг хийхдээ нэгдүгээр компаниуд нь өөрсдөө тэр санхүүгийн их уср муутай байдаг. Дээрэс нь савны боломж нь хомос байдаг. Тийм учраас л одоо энэ зүйлийг нэг 200,000 тонноор хадгалах савыг нэмээд өгчээ. Тэгээд бас тодорхой хэмжээний тэр савнд нь хадгалах тэр шатхууных нь эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлээд гэдэг ийм л хууль байхгүй да. Тийм учраас энэ хуулийг дэмжиж байгаа. Тэгээ энэ ард иргэдээ 11 сар тэр чигээр нь тэгж оочор дараалалд оруулж тэр одоо уур бухимдал бүх зүйлийг хүргэсэн дээрөө альсууд тодорхой энэ төр засгаас мөнгө гарахгүйгээр тэр аж ахуйн нэгжүүдэд илүү сайн боломжийг олох замаар санхүүгийн дэмжлэг олох замаар асуудлаа шийдэх нь зөв үү гэдэг ийм сонголтоор бид нар ирчээд байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо энэ хуулийг одоо миний хувьд бол дэмжиж байгаа. Тэгээ тийм учраас энэ гишүүдийг энэ 11 сард одоо ингээ юм өнгөрчтөр одоо хил амгүй сайхан болчихж байгаа. Тэгэл 11 сард яадаг вүлээ? Үгүй юм тэр монголоор л нэг төр засгаа шүүмжлэл тэгэл явдаг. Тийм учраас энэ одоо иргэдээ сайхан тайван сайхан амьдруулна гэдэг чинь бас монгол төрийн бас нэг томоохон үүрэг шүү дээ.